Хэрхэн цалин бодох вэ? Хүний нөөцийн менежмент хэсгийн цалингийн бүртгэл зэс рүү орж цалингийн бодолтыг сонгоно. Хилтэс тасгай сонгоорой. Загвар буюу цалингийн төрлийг сонгоно. Хайх товч дээр дарна. Тухайн ажилтны ажилласан хоногийн тоог оруулна. Мөн ажилласан цагийг оруулаарай. Бодолт хийх товч дээр дарна. Ингэснээр гарт олгох цалин суутгал нийгмийн даатгалын шимтгэл бодогдсон байна. Цалингийн утга бүр дээр дарахад тохируулсан томьёогоор бодогдсон байна. Цалин бодох томьёог оруулахын тулд хүний нөөцийн менежмент хэсгийн лавлах зэс рүү орж цалингийн үзүүлэлтийг сонгоно. Энд цалин бодоход шаардлагатай бүх үзүүлэлт томьёонууд байна. Шинээр үзүүлэлт нэмэгтэй нэмэх товч дээр дарна. Үзүүлэлтийн код болон бүлгийг оруулна. Үзүүлэлтийн нэрийг бичнэ. Үзүүлэлтийн төрлийг сонгоно. Тухайн багныг засварлах хэсэг чекбоксыг чеклэнэ. Хадгалах товч дээр дарснаар цалингийн үзүүлэлтийг амжилттай хадгална. Томьёо оруулахын тулд нэмсэн үзүүлэлтээ сонгож томьёо оруулах товч дээр дарна. Тухайн томьёог бодоход хэрэгтэй үзүүлэлтүүдээ сонгож үйлдэлийн тэмдгийг тавьж өгнө. Томьёо оруулах товч дээр дарж томьёог оруулж дуусна. Хадгалах товч дээр дарснаар үзүүлэлт дээр тухайн томьёо хадгалагдана. Ажилтнанд бодолт хийх эрх өгөхдөө хүний нөөцийн менежмент хэсгийн цалингийн бүртгэл зэс рүү орж хэрэглэгчийн эрхийн тохиргоог сонгоно. Хайх товч дээр дарна. Энд бодолт хийх, өндөрлөлт хийх гүйлгээ хийх эрхтэй ажилчид харагдана. Шинээр ажилтан нэмэгтэй нэмэх товч дээр дарна. Хилтэс тасгийг сонгоно. Ажилтныг сонгоод эрх өгөх чекбоксыг чеклэнэ. Хадгалах товч дээр дарснаар тухайн ажилтан бодолт хийх эрхтэй болно.